Монгол улсад 2025 онд 56.7 мянган хүүхэд төрсөн байна. За энэ нь өмнөх оноос 5.8%-аар буурсан үзүүлэлт байна. Төрөлт буурахад хамгийн гол шалтгаалж байгаа зүйл нь гэрлэлт, орчны аюулгүй байдал гэдгийг Монгол Улсын их сургуулийн судалгааны баг гаргасан байна. За залуучуудын хувьд хүүхэд гэр бүлээс илүү бие даасан байдлыг илүүд үзэх болсон нь төрөлтийн нас хоошилж байгааг илтгэж байгаа юм. За гэвч төрөлт буурснаар ирээдүйд ажиллах хүчин багасах эрсдлийг дагуулж байна. За иймд төрөөс цогц бодлого хэрэгжүүлж хүүхэд асаргааны үйлчилгээ, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах шаардлагатай байна. Монгол улсад 2020 онд нэг эмэгтэй дундаж төрөлт 3-аас 4 хүүхэд байсан бол 2025 онд энэ тоо 2-оос 3 болж буурчээ. Гэвч олон улсын судалгаагаар дундаж төрөлт 2 болвол шин төрөлт нь хүн амын өсөлтөд хангах боломжгүй гэж үздэг байна. Иймээс Монгол улсын хувьд эрсдэл ойрхон байгааг судлаачид хэллээ. Мөн 2020 онд дундаж төрөлтийн нас 20-оос 24 байжээ. Гэвч 2025 онд 26-аас 38 болж нэмэгдсэн нь хүүхэд төрүүлэх давтамжийг бууруулж байгаа гэмчнэр хэллээ. Энэ бол дэлхийн трендээ дагж байна. Монгол бас дангаар төрөлт буурчаагүй юм байна. Дэлхийд тэр чигтээр буурсан байна. Шалтгаан нь юу вэ гэхээр хүмүүс ер нь хувийн их ашгийг хамгийн түрүүлээд тавьдаг болсон байна. За урд нь бол нийгмийн хандлага юу байсан бэ гэхээр гэр бүл төвтэй байсан. Гэр бүлээр яаж аж аргалтай байх вэ гэдэг байсан бол надад ямар аж аргалтай, надад ямар сөрөг талтай вэ гэдэг нөхөрч насны эмэгтэйчүүд болон залуучууд тэгж боддог байсан байна. Тэгэхээр нийт гэрлэх нас маань оройтод байна. Урд нь дунджаар бол 26 настайдаа гэрэлдэг байсан бол 30 настай гэрлээд байгаа. Ингээд хот өдөөгийн ялгаатай байдлаар гэрэлтийн тийм ээ энэ үзэгдэлд ямар нөлөө байна, төрөлтийг яагаад буруулад байна гэхэд хотод ажиллаж амьдарч байгаа залуучуудын хувьд бол энэ хүрээлэн буй орчны бохирдол бол тулгымцсан асуудал учраас олон хүүхэд төрүүлэх сонирхолгүй байна гэдэг мэдээллийг өгч байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Гэтэл хөдөөд нь болохоор илүү нөхөн өрчхүүн эрүүл мэндийн тусламж дэмжлэг, эрүүл мэндийн асуудал нь өөрөө эмэгтэйчүүд тулгымцсан асуудал, хотод болохоор орчны бохирдлын асуудал тулгымцсан асуудал байна гэсэн үг. Төрөлт буурах нь улсын, нийгэм, эдийн засаг, хүн амын зүйн асуудлуудад сөрөг үр дагавар үзүүлдэг. Мөн урт хугацаанд хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний нөөц багасдаг байна. За засгийн газраас 2050 он гэхэд хүн амыг 5.2 сая болгоно гэж зорилт гаргасан байдаг байна. Цаашдаа утаа төгжрөл гэсэн нийгмийн асуудлуудаа шийдэж иргэдийн орлогыг дэмжих шаардлагатай юм.